Хөлс гарвал өөх шатлаа гэж ойлгодгүй. Хөлрөх үед биеэс ус болон эрдэс бод залдагддаг. Тиймээс жин түр хугацаанд буурч байгаа мэт санагддагч. Энэ нь өөх шатсан гэсэн үг биш юм. Өөх шатах нь эсийн түвшинд явагддаг нарийн механизм. Хоолноос авсан илчлэг хүрэлцэхгүй үед эсвэл идэвхтэй хөдөлгөөн хийхэд бие өөх тосыг энергийн их усүр болгон ашиглаж хэлдэг. Энэ үед өөх нь хүчил төрөгчийн оролцоотойгоор шатаж энерги үсгдэг. Өөх шатах явцад нүрс хүчлийн давхар эсэл болон ус үүсдэг. Ус нь нүрс хүчлийн хийн дийлэнх нь уушгаар дамжин амьсгалаар гадагшилдаг бол ус нь шээс хөлс зэргээр гадагшилдаг. Хэрэв хүний бие 10 кг өөхийг энерги болгон ашиглавал 8.7 кг нь нүрс хүчлийн хий хэлбэрээр уушгаар гадагшилна. Хүний өдөр тутмын илчлийн хэрэгцээ нь өдрийн нийт авсан илчлэгээс бага үед бие эхлээд тусан дах сахарыг дараа нь элэг булчинд хадгалагдсан гликогенийг ашиглана. Эдгээр нөөц дууссаны дараа л бие өөхийг энергийн их усүр болгон ашиглана. Тиймээс өөх шатах үндсэн нөхцөл нь илчлэгийн зохистой алдагдал, тогтмол дасгал хөдөлгөөн, амьдралын эрүүл хэм маяг юм. Илчлэгийн зохистой алдагдал гэдэг нь хоо сойх мацаг барих гэсэн үг биш. Харин тухайн хүний үндсэн бодисын солилцоо, өдөрт хэрэглэх ёстой илчлэг, хөдөлгөөний түвхийг тооцоолсны дараа нийт илчлэгийг зохистой хэмжээгээр бууруулахыг хэлнэ.